Бизнес үүрэг нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаарт UA Consulting компани захирал Алтан гэрлийн Урангойг онцоллоо. Тэрээр Америкийн нэгдсэн улсад суралцж ирээд хүссэн ажилдаа орж чадаагүй бэрхшээлээ бизнес болгон амжилттай авч яваа юм. Түүний үл хөдлөх хөрөнгө зуучлал, хүний нөөцийн зөвлөх үйлчилгээний бизнес нь хэрхэн холбогддог? Энэ цаг үед ямар боловсон хүчин хамгийн эрэлттэй байдаг? Ажил олгогч, ажилтан хоёрын хооронд ямар зөрчилдөөн үүсдэг талаар ярилцсан нэвтрүүлгийг одоо хүлээн авна уу? Өнөөдрийн нэвтрүүлгийн зочин хөтлөгчөөр өмнөх дугаарын гол зочин Монгол контент компани гүйцэтгэх захирал Гантуя, Новатера компани захирал Бямбсайхан нар ярилцуулна. За сайн байна уу? Сайн байна уу? За ажил нь сайн уу? За сайн. Чиний ажил сайн уу? За урилга хүлээн авч нэвтрүүлэгт оролцохоос нь баярлалаа. За намайг урьсанаас баярлалаа. Ойрдоо ер нь яг төвлөрч хийж байгаа, гардаж хийж байгаа ажил нь юу вэ? За яг одоо ширээнийхээ ард үйлдвэрлэх хөрөнгөний салбарын шинэ байрны борлуулалтын гэрэн дээр ажиллаж байлаа. Тэгээд бас энэ сард манай компани нэлээдгүй том хэмжээний одоо өөрснөө бидний хувьд бол рекорд тавих тийм том дүнтэй борлуулалтууд гаргасан. Тийм тэрнийхээ одоо хөтлөж удаа авах гэрээ гэж байдаг шүү дээ, тий? Тэрэн дээр яг ажиллаж байлаа. Тэгээд эмэгтэй хүмүүс чинь яг ээж болох хугацаанд нэг яг ажил декретээ аваад ч таардаг бах нэг хэсэг хугацаанд ер нь ажил нь түр завсралдаг штэ. Таны хувьд ерөөсөө тэгээгүй баха. Сошиал дэх итгэвтэй байдаг болохоор анзаарагдаад байгаа байхгүй юу? Ажлаа яг л хийгээд яваад байсан шиг харагдав. Тэгээд яг ингээд нэг дуртай ажлаа хийгээд урдаа зориг тавиад тэрийг ингээд ургуулж бодоод төсөөлөө тэрэндээ автаад тэрнийхээ төлөө ингээд хийхээр зэрэг ер нь ямар ч үед ажлыг хийдэг. Хоёрдугаар сошиал сүлжээгээс нэг том юм байна л да. Тийм энийг зөв ашиглаж чадах юм бол гэртээж, ажил дээрээж, автобусанд ажиллаа хийж болдог. Тэгэхээр зэрэг одоо бидний амьдарч байгаа үе гэх юм уу одоо мэдээллийн 90 зон дээр хамгийн их ажиллаж болоод, ашигтай байх болоод мэдээлж болох хамгийн тэр нөөц нь гар утсан дээр чинь байж хахад заавал яагаал тэр нэг юу яах ёстой гэж тэрийг ашиглахгүй тэрний давуу талыг нь хэрэглэхгүй байх ёстой гэж. Тэгэхээр миний хувьд бол 2 гар утас бариад лаптопоо бариад ингээл бүх ажлаа хаанаас хийдэг болж байна да. Хөнгөө асуулт яваарэ гэж. Таныг ч орой халаах шаардлагагүй шууд яриад бичих хэлэхэд болох байх төө. Ер нь зочноо бол ингээд халаа гинэ. Намайг халаа. Ойрд та юун дээр төвлөрч ажиллаж байна? Ойрын сонин сайхнаас нь хоёлаа ярьж эхлэе. За үйл хөдлөх хөрөнгөний салбар маань өөрөө яг миний тусалцаа хэрэгтэй байгаа салбар байна л да өнөөдөр манай компанийн хувьд. Тэгэхээр ер нь жижиг бизнес эрхэлдэг хүмүүс тэгээд одоо жижигээс дунд түвшинд л очиж байгаа бизнес гэх юм уу. Бизнесүүд хэвчлэн одоо удирдлага нь өөрөө маш сайн байж ээж тухайн бизнесийг авч явдаг. Том бизнесийг бол магадгүй компани соёл авч явдаг бол дунд зэргийн бизнесийг менежерийн түвшний хүмүүс эрх мэдэлтэй болсон менежерийн түвшний хүмүүс авч явдаг. Тэгэхээр манай компани одоо жижиг компаниас дунд түвшний компани руу шилжиж байгаа. Тэгэхээр зэрэг яг энэ үед яг компани авч явах удирдлага нь өөрөө хамгийн их ажлыг амжилж байдаг л да. Тэгэхээр зэрэг миний одоо ажиллаж байгаа үйл хөдлөх хөрөнгө хүний нөөцийн салбарын бол хүний нөөцийн салбар нь илүү одоо миний тусалцаа хэрэгтэй байгаа. Энэ салбар болохоор энэ дээрээ л илүү төвлөрч ажиллаж байна да. Бас Монгол улсын анхны амыг өсгөх тал дээр сүүлийн 2 жил маш эрчимтэй ажилласан тийм шүү дээ. Маш богино хугацаанд 2 ч хүүхдээ ээж болчлаа тийм ээ. Ер нь анх яагаад та сургуулаа 2012 онд төгсөөд ирээд те Монголд анх ирээд хүний нөөц үйл хөдлөх хөрөнгийн салбарыг одоо харж бизнес эхлүүлж ирсэн юм бэ? 2011 онд сургуулаа төгссөн. Колорадогийн их сургуулийг ер нь бол өөрийгөө тийм бизнесийн салбарын хүн болно гэж бодоогүй л. Яг манай төгсөлтийн баяр 11 оны 12 сарын 6-нд болж исэн. Тэгээд тухайн үед манай аав маань яг төгсөлтийн баяраар ирсэн л дээ. Тэгээд ирээд надтай нэг 7 хоног гэртээ цуг амьдраад юу яасан. Намайг ингээл ажигласан байгаа юм л да аав маань. Тэгээд
одоо ингээд лачтай болмоор байна тий. Миний охин одоо ингээд хүмүүнтэй суугаад одоо бас амьдралаа бодох хэрэгтэй. Сургуулаа төгсчлөө тий бас нэр хүнд бүхий сургууль төгсчлөө. Одоо ингээд сайхан гэр бүлтэй болоод тогтсон амьдралтай болох байх гэж бодсон юм шиг байгаа. Тэгсэн чинь нөгөө сургуулаа төгсөж явахдаа яасан юм бэ гэхээр сургуулийн оюутны холбоо, за тэгэл монголчуудын холбоо, дээрээс нь би чинь бас зүгээр суухгүй. Америкаас машин энэ ачуулна наашаа. Ерөөсөө л нэг тийм зүгээр суудгал хөвгтэйсэн. Тэгээд одоо нөгөө юу гэмтэй гэр бүлтэй болно гэдэг талаараа аавд ерөөсөө харагдаг юм шиг байна. Тэгээд манадаа хэлсэн л дээ. Би одоо ингээд сайхан ач гочоо хараад тий намайг одоо өвөө гэж дуудах хүмүүс хүүхдүүдтэй болоод тэгээд байх байх гэж бодсон чинь миний охин арай л өөр төрлийн хүн болоод ах шиг байна. Тэгээд сайн ажилтан байхын тулд, сайн босс байхын, удирдагч байхын тулд, сайн захирал байхын тулд тэгэхээр сайн ажилтан байх хэрэгтэй. Тэгээд миний охин ч ер нь л арай л өөр салбарын хүн боллоо та гэж хэлж ийсэн. Тэгээд одоо аавын маань дүгнэлт дээр тэр нь л байсан юм болоо яг тэр миний хувьд бол их чухал уулзалт чухал үе байсан. Ягаад тэр би тэрнээс хойш аавтайгаа уулзаагүй. Аавыгаа бас гин бурхан болно гэдгийг мдээгүй. Тийм үе байсан. Тэгээд дараа жилийнх нь би 12 сарын 12 оных 1 сард Монголдо ирээд одоо аавын бие хүнтэй танилцдаг гэдэг чинь эцгийн бие юм суур эцгийн бие хүнтэй танилцж гэж монголчууд хэлдэг. Тэгээд тэр боломжууд бүгдээрээ байгаагүй л дээ. Нэг Монголд ирэхэд бараг 10 жил гадаад улс оронд амьдарсан. Бас дээрээс нь би чинь Турк сургуулийг төгссөн. Ер нь нэг тийм юу гэмдээ Монголд бол банкнд ч орж үзээгүй байхдаа л гадагшаа явсан Америк руу. Тэгээ нөө нийгмийн харилцаанд орсон тэр үе маань гадаад өнгөрцөн болохоор Монголд хурж ирээд яг ингээд ямар нэг юм хийх үнэхээр бэлтгэлгүй байсан. Тэгэл ерөөсөө надад ямар асуудал тохиолдсон тэрийгэл бизнес болгоод байсан. Тийм мэдээж хэд хэдэн бол бизнесийг туршиж үзсэн. Хамгийн ихний асуудал нь юу байсан бэ гэхээр ажилд орох тийм. Эндээс л яг бизнесийн санаа төрсөн. Монголдоо хурж ирээд хичнээн одоо туршлагатай байсан ч гэсэн сайн ажилд ороход хэцүү байд юм байна. Тэгээд ерөнхийдөө яг ажил хайх процесс гэдэг маань өөрөө нэлийн асуудалтай байд юм байна гэдгийг тэндээс харснаас UA Consulting буюу манай хүний нөөцийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани маань санаа төрсөн байгаа. За ингээд гадаад байгаа монголчуудыгаа яг одоо хөдөлмөрийн зах зээл дээр ажил хайж байгаа хүмүүсийг дата базыг нэтгэж эхэлсэн л дээ. Үйл хөдлөлт хөрөнгөний салбарлаа орсон шалтгаан бол яхахгүй хүний нөөцтэй холбоотой. Гадаад байгаа монголчуудыг их орондоо авчираад тэднийг ажлын байранд оруулах, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадны компанид экспатууд буюу гаднаас чадварлыг боловсон хүчнийг ажлын байранд авчирхад тэднэрт дахиад үйл хөдлөлт хөрөнгөний хэрэгцээ гардаг. Тэр нь байр орон сууцахгүй. Тэгэхээр энэ ажлуудыг тэр тухайн хүмүүсийг л одоо байр орон сууцтай болох ажлыг анх өөрөө яг одоо үйлчлүүлэгчийн үүднээс бус компани руу авдаг байсныгаа л би хэрэгцээ нь арай олон болоод эхлэхэд л энийг бас нэг салбар бизнес болгосон байна л та. Анх одоо юу гэдэг таныг Монголд ирээд бизнесээ эхлүүлэхэд бас олон хүмүүс яагаад аав ээжийнхаа бизнесийг авч яваагүй болоо гэж гайхаж асуудаг байсан баг тий. Аав ээжийнхээ бизнесийг хийхэд нэгдүгээр яг үйлдвэрлэлийн салбарт миний туршлага бага байсан. Тэгээд дээрээс нь яагаад чи мэдэхгүй одоо өөрөө дотроо нэг юм зарчхоор тэрийг хиймээр юм шиг санагдал. Тэгээ миний бүр хамгийн анхны бизнес бол хүзүүний зүйлсний бизнес шүү дээ. Гоёл чимэглэлийн том зүйлсний одоо өөрхөн хоббигаар хийсэн бизнес маань гэдэг. Ээж аавын маань ажилладаг салбар болохоор үйлдвэрлэл яг үндэсний үйлдвэрлэл. Тэрэн дотроо яг ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн. Тийм. Ер нь ээж маань ч гэсэн намайг нэг орж ажиллаач гэсэн саналыг тавиагүй дээ надад. Магадгүй ажилтны туршлагагүй гэж бодсон байж магадгүй нөгөө талаар бас нэг хөрсөн дээрээ буудлын нэг хэсэг дураар нь ингэж байлгаа гэж бодсон баг. Эсвэл бас залуу хүн юм чинь өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр нэг хэсэг ажиллаад үзье гэж бодсон баг. Анхныхаа бизнесийг ээжээсээ мөнгө зээлж эхлүүлсэн тий. Тэр өөрийг хэдийн хугацаанд дарсан бэ? Дараагүй байгаа. Одоо хүртэл. За та хоёроос асуулт байна уу? Хүний нөөцийнх нь одоо нөгөө
talent те тэр нь маань хэр явж байна манад одоо бизнес талаас харахад. Хоёр талтай байна л да. Нэг талаасаа одоо захиалагч хэрэглэгч гэж хоёр хуваах юм бол одоо хүний нөөц яг Монгол улс маань одоо хүний нөөц гэхээр зэрэг бид нөгөө ажилгүй хүмүүсээ хараад байдаг байхгүй юу? Ажил хайж байгаа хүмүүсээ. Гэтэл яг нөгөө чадварлаг хүний нөөц гэдэг маань өөрөө Монгол улсын маань одоо ерөөсөө нэг ганц сая хүн биш тийм хөдөлмөрийн насанд хүрсэн одоо working age population тийм. Тэгэхээр зэрэг энэ 1 сая хүний зөв зохион байгуулалт энэ 1 сая хүний зах зээл дээрээс нь энэ дотор нь байгаа нэг ховроо хэдэн чадварлаг хүмүүс байна л да. Бараг л одоо ингээл нэг салбарт бол тэний салбарт бол та бараг бүгдийг нэрлэхээр ийм жижигхэн зах зээл байхгүй өөрөө хөдөлмөрийн зах зээл нь. Тэгэхээр зэрэг одоо нөө шинэ орж ирж байгаа бизнесүүд дээр миний одоо бизнесийн талаас бол эрэлт бол маш өндөр байдаг. Яагаад гэвэл тэд бүгдээрээ зах зээл дээр эрэлттэй хүмүүс хайж идэг. Хэрэглэгч талаас буюу одоо нөгөө ажил хайж байгаа хүмүүс талаас харах юм бол яг эдийн засгийн байдлаа шууд уялдаатай. Одоо нэг том компани ингээл нэг 30% ажлын цамгтал хийлээ гэх зах зээл дээр тэр хэмжээний хүмүүс ингээд шууд гараад ирж байгаа байхгүй юу? Тэр бидний хувьд бол одоо тэр хоёрын талаас нандин холбоон дээр л бизнесээ хийж байгаа да. Би тэгээд танаа энэ ажлыг гоё ажил гэж бодоод байна. Бид нарыг үнд оруулж идэг. Бид нарыг ажил олгох гэсэд үнд оруулж ийн гэдэг чинь гоё ажил. Яг гоо би нэг удаа нөгөө өөрөө гүйцэтгэх захирлынхаа хувьар нөгөө эднийхээс нөгөө нэг ажил хийх гээд харсан. Юу басээ үнийн санал авсан чинь манайхан ч нөгөө өмнө тийм төсөв суулгаж байгаагүй. Кост талтай төсөвгүй болчихсон байхгүй. Зүгээр би хувь хүн талаасаа цаашид бол бид нэр төсвөө суулгаад талентуудыг мэргэжлийн байгууллагаар хайлах нэг зүг. Тэгээд энэ салбар хөгжиж шүү дээ. Өөрөө сайн нэг юм хэллээ л да. Ер нь ингээд мэргэжлийн хүмүүсүүд нь тухайн яг хийх ёстой юмудаа хийгээд явдаг. Одоо манай зах зээл бол яг тэр төвшөнд дөнгөж хурж эхэлж байна л да. Өөрөөр хэлбэл эдийн засаг маань томроод тэгээ бизнесүүд маань дунд ингээд өрсөлдөөн ингээд арай одоо төгөлдрчөөд ирэхээр бид нар яг зардлаач бодно тэгээ цаг хугацаа энэ бүх юм чинь болно бүх юм чинь одоо үнэтэй болоод эхэлж байгаа учраас мэддэг хүнээр нь мэддэг чаддаг юм хэлэх нь бол илүү амар болж байна. Мэдээж хэрэг одоо 26 жилийн өмнө ингээд гараагаа ихэлсэн бизнесмэнүүд бол нэг хэсэг бол бүх юмыг өөрөө хийжсэн шүү дээ. Санхүүгаач өөрөө бариад хүний нөөцөөч өөрөө хийгээд тэгээд одоо операшнаач өөрөө хийдэг бүх юмаа өөрөө хийдэг байсан бол одоо ингээд энэ орчин үеийн одоо энэ шаардлага тий. За тэгээд хэрэглэгчдээс хүсэж байгаа тэр чанар энэ хугацаа энэ бүх юм чинь бол бид нарыг илүү одоо үр ашигтай байхыг хүсэж байгаа. Тэгэхээр тэрнийгээ дагаад бизнесүүд манай өөрөө бас өөрчлөгддөг юм байна. Тэгээд энэ үед бол бид нар амьдарч байгаа байраа одоо давуу талтай гэж хэлж болох юм. Тэгэхээр хүн болгон бүх юмыг хийх гэдэг авах тэр үе бол өнгөрсөн юм байна. Ажил олгогчийн шаардлага ажилтан одоо ажил хайж байгаа хүний нөөцийн одоо хооронд ямар зөрчилдөд үүсдэг вэ? Тийм яг хүний нөөцийн салбар дээр бид нэр JD гэж ярьдаг job description буюу тухайн албан тушаал дээр байгаа хүний хийх ажлын ажил өөрийн хуваар байдаг тэрнийхэн дагуу хайдаг. Хүмүүсийн ерөөсөө сайн ажилд орохгүй байгаа шалтгаан бол ерөөсөө ихэвчлэн CV байдаг. Дээрээс нь ажлын ярилцлага тийм. Энэ хоёр юм зүгээр одоо ингэ ярихад зүгээр CV ажлын ярилцлага гэж сонсогдож байгаа боловч тухайн карьер, ажил, замнал тэр хүний түүхэнд айгүй том нөлөөтэй юмнэр байдаг л дээ. Тэр л юм уу гэж бараг хүмүүс сонсож магадгүй тийм. CV гэдэг юм зүгээр л одоо халтууртжиж болохгүй чухал юмны нэг байгаа. Тэгэхээр CV сайн бичсэн байхад бол ямар ч ажилд ороход хэрэгтэй. Дээрээс нь тухайн CV-н дээр хүний нөөцийн салбарын бол удирдах хүмүүс юу хардаг вэ гэхээр зэрэг чиний тэдээс тэдэн онд тэр компанид ажилласан. За. Би тэдээс тэдэн онд ажиллахдаа тим төсөлтөөр тэдэн хүний баг удирдах компанида тим хэмжээний одоо хувь нэмэр оруулсан гэдэг гол юмнууд нь хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэр манайхан өөрийгөө бүрэн илэрхийлэхгүй байна. Дутуу үнэлээ, дутуу илэрхийлээд байна гэсэн үг. Тэр бол угаасаа ер нь удирдах төвшөнд ч дөнгөж одоо ажлын карьер эхлэж байгаа оюутнууд ч бүгдэнд нь байдаг. UA Consulting компанийн хувьд одоо Монголын бас нэр хүнд нөлөө бүхий 80 орчим компанитай гэрээтэй ажилтдаг. Эндээс нэг 10 орчим идэвхтэй хүн хайж идэг. Одоо нэг 11 хэсэг идэвхтэй чануугаар 10 дараа сард ч юм уу те ингээд идэвхчээд явдаг байхгүй юу? Маш олон компани удирдлагуудтай бий уулзаж ирсэн өөрөө. Одоо яг ингээд сэтгүүл зүйн талаас биш л те яг нөх хүний нөөцийн ажил гэдэг талаас нь уулзаж ирсэн.
хүний нөөцийн сайн хэрэгжүүлээ, хүний нөөцөө сайн байг юм бол удирдагч хүн өөрийгөө эхлээд хамгийн сайн мэдэх хэрэгтэй. Тэгжээж дараа нь надад битэрийн гар ямар үед нийлж ажиллах вэ гэдэг дээр хамгийн чухал нэгдэг. Тэгэхээр зэрэг би ингээд маш олон компани захирлуудад очиод одоо над руу ингээд утас цохиол оронгой заахын энэ салбар руу орлоо. Энэ салбар одоо ингэж чинь ийм төсөл эхлүүлэх чинь надад тэдэн хүний бүрэлдэхүүнтэй тийм баг хэрэгтэй байна гэд одоо утастай хэрэглэгч нар маань одоо бас нэлээдгүй олон болчлоо л доо. Ингээд анзаарч яхад би яг тухайн удирдагчийг өөрийг айгүй хардаг байхгүй юу? Компаниг нь хардаг байхгүй юу? Тий. За эднийх ийм соёлтой компани юм байна. Энэ хүн өөрөө ийм байна. За энэ хүний доор гүйцэтгэх захирлаар ажиллах хүн бол ийм байх хэрэгтэй юм байна. Эднийх хүний нөөц дээр ийм алдаа гаргаж ирсэн юм байна. Тэгэхээр зэрэг эднийд одоо ийм хэрэгтэй юм байна. Яг ингээл одоо өөрөө бизнес эрхэлдэг, өөрөө хүн ажилуулдаг хүн энийг сонгохоор зэрэг бас дахиад нэг мэдрэмж ажиллана л да тэн дээр тий. Тэгээд яг ингээд сэтгэл зүрхээ зориулаад тэрийг өмнөөс нь судлаад ингээд хүн оруулахаар бас их хүн ажилд зуучлахаар ч юм уу тий. Одоо нэг хүний карьер төлөвлөлтөнд туслахаар их үр дүнтэй байдаг. Тэгэхээр зэрэг хүний нөөцөө идэвхжүүлээ, хүний нөөц нь одоо толгойн өвчин болцсон байгаа тийм компаниудад бол хамгийн түрүүнд би яг удирдагч хүнийг өөрийнхөө арга барилыг л тодорхойл гэдэг тийм л одоо зөвлөгөө илүү өгдөг. Гэхдээ удирдагч хүн бизнесээ авч яваад тогтцсон арга барилыг бол өөрчлөх боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг чадварлаг хүнийг олоод одоо тухайн компанид ажилд оруулахад тэр хоёрын одоо тэр зохицолтолгоо л их чухал л та. Тэгэхээр зэрэг энийг одоо бараг сүүлийн 3-4 жилийн турш хүний нөөцийн салбарт ажиллаж байхдаа л олж мэдлээ. Одоо энэ нөгөө хүн болгоны үзэл бодол явагдаад байгаа байхгүй. Хүн ер нь баймаг тий тогтмол ажлаа солиод ингээд компаниас солиод салбараа солиод явах нь тий зүгээр юм уу? Эсвэл нэг салбартаа нэг компанид удаан ажиллах гэсэн хоёр дээр айгүй хэрэгэлцээ байдаг байхгүй. Тэгэхээр манайхан ч юмэг сөрөг харагдчихтай тий компани солиод явхад өөрийгөө рекламцсан нэг хүмүүсгээ ярьчин тий нэг газар ингээ одоо ячаар энэ өнөөс өөр газархгүй гэдээ яриад байдаг байхгүй. Тэгэхээр энэ хүний нөөцийн онцлогын хувьд одоо манай орчин үед Монголд аль нь зүгээр вэ? Өөрийгөө мэдрэх хэрэгтэй шээ. Ер нь тий хэрвээ би бол одоо сайн хүний нөөцийн мэрэгжилтэн байлаа гэж бодох юм бол би хүний нөөцийн салбарт юу хийх гээд байгаа. Тэрийгэ тодорхойлж иж дараагийнхаа юм хийхгүй бол одоо нэг компанид удаан ажиллахын сайн гэдэг бас тийм хасангуй бол. Харин би яг энэ асуултыг та гурлаагаас нь асуух гал өсөө та харин төрүүлээд асуучихлаа. За одоо жишээл том байгууллагууд гэх юм уу одоо том энэ компаниуд тэнд бол нэг иймэрхүү дүр зураг харагдаад багш байна. Нийтлэх нь юу гэхээр за 3 жил нэг ажил дээр байх юм бол тэр хүн бол за дараагийнхаа ажил руу явах тэр боломж нь бол нэгддэг тийм. За тэгээд 5 жил болчих юм бол за ер нь явдаа хөө гэдэг одоо явлага ордог тийм. За өөр ажил руу ер нь явсан дээр гэдэг. Тэгээд 7 жил болохоор бол за заавал яв. Тэгээд заавал өөрөө чинь өөрөө өсөхгүй байвал энийг тэртээ тэргүй одоо удирдлагч юм бол өөр одоо тэр хэлцс одоо юу гэдгийг өөр салбарт нь авчиад тавьчихна дотроо тийм дотроо гэж яриа л та. Тийм нэг ийм айц цаагаад байдаг байхгүй залуу хүмүүс чинь за би одоо нэг өөр газар анкет өгөхөд үтчихье тий үгүй аплай хийгээд тэгэхээр удирдлага маань мэдчихээд энэ маань бүтлгүүтчүүл яах вэ гэдэг айц байгаад байна. Тэгэхээр би бол хэлээд байна. Нээлттэй тий тэр хүн энэ компанид ажиллах авч байгаа бенефит нь арай бага санагдаа тий өөрийгөө өөр хүчээр сормоор байгаа бол би бол компанийн хүмүүстэй л нээлттэй яв. Харин би бүр сайн сайхны хүсээ явуулна тий. Эсэлтийг боломж гэдэг эргээд энэ компанидаагаар хамтарч бизнес хийгээрэй гэдэг. Тэгэхгүй болохоор чинь яах юм бэ? Тэр хүн үнэхээр бүх юм жоохон дундуурхан байгаад бол бүтээл гарахгүй шүү дээ тий. Манай нийтлэг удирдлага бас их дургу. Нөгөө энэ нийтийн нэг аплай хийж явж байсан гэдэг. Тэгээ нэг хөрхий бүр ирээдүг ингээ хаах марагдаж. Тэр зэрэг одоо яг миний талаас харах юм бол боловсралтай үнэтэй хөрөнгө оруулалт хийгээд өөрснийхөө амьдралын тодорхой хугацаа гадаад дотоод өнгөрөөгөөд тий энэ чинь бас л нэг юм нийтлөө явсан хүн л юм алхам хийн штэ тий. Ингээд Монголд хурж ирэнгүүтлээ ингэж хөлбөрч гадаар одоо ингээ ажил судлах ч юм уу тий. Иймэрхүү нөхцөл байдал миний хувьд бол одоо юу гэдэг юм бэ? Жохон тийм юу л асуудалтай. Жохон баримтлалгүй гэх юм уу? Одоо мөн чанаргүй одоо юу гэдэг юм бэ? Зарчимгүй асуудал байхгүй юу? Одоо Монголд сургууль төгсөж байгаа залуучууд, гадаад сургууль төгсөж байгаа залуучуудын ерөөсөө ялгаа нь энэ дээр байдаг байхгүй юу? Монголд болохоор зэрэг зүгээр юу ч хийсэн хамаагүй, ямар ч хийсэн ажилтаад болох ёстой, дипломтод болох ёстой гэсэн байхад чинь гадагшаа явсан хүмүүс нь ажиллаа хийгээд, сураад, цагаа зохицуул мэдээд, эх орныхоо одоо тий улсаа гаднах нь өнцгөөс нь харж ирчээ, тэнцээ одоо юу гэдэг зовлонгийн жаргалтай нь ингээд үзчихэд Монголд хурж ирэхээр зэрэг юмыг нэг арай өөрөөр хараад байгаа юм л та. Тэгэхээр зэрэг хувь хүний карьер төлөвлөлт гэдэг бол
маш чухал. Өөрийнхөө карьерийг өөрөө төлөвлөх хэрэгтэй шүү дээ бид нар. Өнөөдөр би хүнийг ажилд авахтаа бол ер нь энэ хүнийг насаар нь ажилуулна гэж бол ерөөсөө авахаа болцсон шүү дээ. Ялангуяа залуу одоо чадвартай хүн бол за энэ хүн бол тодорхой хугацаанд ажиллаад тэгээд ингээд явнаа тэр үед нь бол би өөрөө юу амлдаггүй гэхээр за ямар ч гэсэн би өөрт чинь туршлагын лам л тэгээд янз янзын юм дээр ажиллаж үзсэн тэгээд эндээсээ өөртөө хөрөнгө оруулаад тэгээд өөрөө дэвшээд явах юм бол тэр хүний л одоо зүйл мэдээж хэрэг ингээд зорилгоны хилээд ингээд удаан ажиллаж болно л тэр бол бас одоо үүсгэх юм байхгүй Ажил олгогчид харин яг ямар ажилтнуудыг илүү хайдаг юм бол одоо бас энэ хандлага өөрчлөгдсөн байж магадгүй те. Яг одоо нөгөө юу гэдэг эдийн засаг хэцүү, удаашралтай байгаа үед маш сайн хөрвөх чадвартай бай тийм үү? Эсвэл ер нь одоо ажилтнуудад тавигдах шаардлага нэг хүн авах одоо юу гэдэг хоёр хүн авах ажлын байраа нэг хүнээр одоо орлуулъя гэдэг ч юм уу. Ер нь тэр хандлага нь яаж өөрчлөгдсөн бол ажил олгогчид ямар хүнийг илүү хайдаг вэ? Тууштай. Тийм тууштай байх хэрэгтэй. Дээрээс нь хийж байгаа ажилдаа дуртай одоо тухайн бүр одоо би энэ салбарын хүн гэсэн тийм хүнд аягүй дуртай байдаг. Тууштай байх нь гол нь одоо тэр салбартай карьераа төлөвлөсөн байх нь чухал. 3 дугаарт нэг тийм эерэг хандлага гэдэг нэг юм аягүй яриад байгаа байхгүй. Эерэг хандлага гэж юу юм бэ? Ягаал одоо энэ хүмүүс хүний нөөцийн салбарт сүүлийн үед эерэг хандлага гэж яриад идэг болсон байх хэрэг зэрэг юмд одоо хандах хандлагыг хилээд хандлага нөгөө тэгүр тэр хүний аюул олон боловсрал хүмүүжил тэр хүний амьдралдаа туулж өнгөрүүлсэн одоо сайн муу туршлагууд тэр хүний бүрдүүлдэг байхгүй юу. Тэгэхээр тэр эерэг хандлагатай гэдэг маань өөрөө тухайн хүний одоо бүх ажиллаж исэн туршлагууд нь боловсрал нь арай эерэг байхыг их чухалчилдаг болсон л да. Тэгэхээр зэрэг өөрийгөө эерэг хандлагатай байна уу гэж тодорхойлоход бас хэцүү л дээ. Гэхдээ ер нь юмыг эргээр хардаг болох хэрэгтэй хүмүүс ажлын ярилцлаганд хүн орж ирчээд хуучин компани муулах, хуучин захирлаа муулах бол хэзээ ч удирдлагын төвшөнд хүний нөөцийн төвшөнд тийм таатай санагддаг. Энэ бол бас ярилцлаганд орж байгаа хүмүүс айгүй тамаалтай. Яагаад ажилласаа гарсан бэ? Шалтгаанаа хэлнэ үү гэхээр зэрэг урд урдныхаа удирдлагуудыг ч юм уу компаниудаа муулаад эхэлдэг. Энэ бол эерэг хандлагатай юм биш байхгүй юу? Би ингээд хүний нөөцийн ажлаа игээл дата бааснараа бүрдүүлээд маш олон хүмүүстэй ярилцах юм. Өдөрт ингээд яг өнөөдрийн байдлаар гэхэд өдөрт нэг 5 хүнтэй дунджаар ярилцлага хийж байгаа байхгүй. Тэр ингээд маш олон хүмүүстэй ярилцлага хийж үдсээр байгаад ингээд хүмүүсийг мэдрэх тухайн хүний карьер төлөвлөлт нөгөө компани хэрэгцээ гэл ингээд дундаас нь ингээд суугаад айгүйх боддог байхгүй юу. Ер нь ингээд миний нүдээр харах юм бол манай Монгол улсын хөгжил залуучуудын маань бүх юм тэндээс харагдаад байгаа юм шүү. Тэ? Тэгэхээр зэрэг энэ дээр ерөөсөө та өнөөдөр өөрийгөө хичнээн мундаг боловсон хүчин гэж бодсон ч хамаагүй. Бүгд л карьер төлөвлөлт гэдэг юм. Карьер гэдэг маань болохоор зөв амбиц биш шүү дээ. Улс төр мус төр биш шүү дээ. Зөвхөн өөрөө сайн байх төвшин рүү яаж очих вэ гэдгээ ингээл байнга бодож байнга тэрийгэ өсгөх процессыг бодож явах хэрэгтэй байна гэдгийг л хамгийн сайн ойлгоод байгаа юм маань байгаа. Тийм. Тэгээд хүний нөөцийн салбарын бас нэг хэцүү юм байдаг л да. Тэр нь бид нэр одоо удирдах төвшөнд ажиллахаар манай удирдах төвшний бизнес хийдэг захирлуудын хандлагаас маш их юм шалтгаалдаг байхгүй. Бид нар хичнээн мундаг тий өстой бүр англи 10 хэдэн жил ажилласан мундаг хүнийг авчраал ажилд оруулахад захирал нь одоо нутаг ус асуугаал тий тухайн хүнийг зөв ажиллаж чадахгүй байх нөхцөл аягүй байгаа байхгүй юу. Гэтэ бид нар энийг бас буруутгах арга байхгүй. Яг л нөгөө эдийн засаг бизнесийн үед нөгөө тий босоод ирсэн мундаг захирлууд байна тий. Тэгээд нөгөө хэд маань нөгөө амар мундаг болоод ирсэн залуус манаас нөгөө удирдлагатаа энэ дээр зөрчил үүсдэг байхгүй юу. Энэ бол нэлээд өндөр албан тушаалтай 2-3 компани дээр бол анзаарагдсан. 10 жилийн дараа гайг болчих байлгүй. Тийм. Тэгэхээр зэрэг бид нар карьер төлөвлөлт гэдэг маань дахиад нөгөө захирлууд бид нар өөрснөө л нөгөө хөгжиж байгаа юмтайгаа залуу үетэйгээ хөл нийлүүлээд ингээл дэшегээ явахгүй болвол аль алиндаа л ингээд ийм үүсэх асуудлуудаас наач их сони юм байна. Одоо тэгэл тэр их чадвартай хүн болвол та одоо ямар ч хүнтэй юу ажиллаж чаддаг л байх. Бас өстой нөгөө талаас бол та. Тийм. Тийм үстэй. Тэр бол одоо нэг талаасаа яг мэдээж хэрэг тэр шинэ үеийн одоо тэр мэргэжлийн боловсон хүчинтэй ажиллах гэдэг бол өөр гэдэг нь бол ойлгомжтой. Нөгөө талаасаа гэхдээ хэдийгээр одоо өөрөө шинэ үеийн одоо мундаг чадвартай байлаа ч гэсэн та бас тэр тухайн орчиндөө ингээ шингэж та тэгээд ялангуяа одоо хэрвээ хүн ингээд өөрөө ч ажилд орж байгаа бол тэр ажил олгогчтойгоо бол та ямарваа нэгэн байдлаар бол ажил сургал хэрэгтэй юм л та. Тэгэхээр тэр бол бас айгүй чухал. Энд чинь бол бас хүнд нэг
байх ёстой тэр нэг юм нэг багхгүй. Тэгжиж тэр хүн чинь зах зээл дээр илүү амжилттай байх юм байна. Эндээс би нэрээ тийм нэг сонин судалгаач явах тий. За одоо нэг манай компани 80 орчим компанитай ажилладаг юм уу да. За нэг 83 4 л агаах нийт гэрээтэй ажилладаг. Ажлаас хүмүүсийн гарсан шалтгаанууд их сонирн байдаг байхгүй юу? Тэгээ би бүр энийг яагаад анзаардаг вэ гэхээр зэрэг би ихэнх нь одоо нөгөө нэг цалин мөнгө тий карьер өсөх боломж гэж боддог бол ихэнх нь дандаа удирдлагуудаасаа болсон байдیں۔ Удирдлагатайгаа санаа нийлэхгүй ч юм уу тий удирдлага нь одоо дэмжээгүй ч юм уу тий. Тэгэхээр энэ бас их сонин одоо судалгаа. Гэтэ энийг би аль биесны судалгаа гэж хэлэхгүй шүү дээ. Энэ чинь бол би болоод яг accurate resource биш, academic resource биш шүү дээ тий. Зүгээр яг ингээд хөдөлмөрийн зах зээл өнөөдөр одоо 80 орчим компани дээр анзаарч хахад гэхдээ бид нар тухайн компани дээр гарсан одоо хэрэгцээтэй байгаа ажилтныг хайж явахдаа олж авсан мэдээлэл маань шүү дээ тий. Хүн гэдэг юм байгаа цагт наад чинь бол нийтлэг л одоо асуудал та Америк ч гэсэн одоо хүмүүсийг та яагаад ажилласаа гарав гэдээ асуух юм бол бас л удирдлагаас болж гарсан гэж одоо хэлэх хүн бол зөндөл байх та. Тэгэхээр бол нэг хүн гэдэг юм чинь өөрийн гэсэн зан чанартай, ааш арын шинтэй тийм. За тэгээд мэдээж хэрэг одоо тэр хүмүүжил юу гэдэг айгүй олон зүйл тэр хүнийг тодорхойлдог учраас хэрвээ тэр хүн чинь одоо дарга нь болвол тэгээд бас тэр хүнд нь зөгцөж ажиллах шаардлагатай болно. А тэрийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй. Тэрнээс бол одоо бүх юмыг орж ирэл ингээл одоо юу гэх юм амьгүй юмтай харьцаж байгаа юм шиг байна гэж байхгүй учраас тийм. Таны бага бүрдүүлэхдээ ямар зарчмаар бүрдүүлдэг вэ? Юу гол шалгуур болгодог вэ? Яг нь ер нь тэр хүний одоо богино хугацааны тэр зорилгыг нь бол мэдээж хэрэг одоо ойлгох хэрэгтэй болдог. Би өөрөө тэр хүнийг ойлгох юм бол тэр хүнтэй ажиллах тэр боломжийг бол илүү бүрдүүлж өгөх байх л тэр байна. За тэгээд тэр өссөн орчин хүмүүжил гэдэг юм бол бас хамаардаг тийм. Өмнө нь бол би яг л ингэсэн бодолтой байсан. Одоо нэг хэдхэн жилийн өмнө шүү дээ. Одоо ер нь бол хүн аль аймгийнх байх нь хамаагүй, хэний хүүхэд байх нь хамаагүй гэж боддог байсан үе байна тийм. Тэгээ одоо ингээд яг энэ амьдрал дээр ингээд айгүй олон хүнтэй ажиллаад эхлэхээр бол яадгүй гэхэлэр ямар ч байсан одоо хүнээс бол би хүнийг ажилд авахд бол 20-т нэг хэдэн асуулт байгаа. Тэрийг бол асуухгүй тийм. Тэрнээс бол бусад одоо асууж болох бүх юм аа асуудаг тийм. Хэний хүүхдөө тийм. Хаана юу гэж өссөн тийм. Тэгээд тэр хүүхэд одоо тэр асуултанд яаж хариулж гэнэ вэ тэрийг бол ажиглана тийм. Тэгээд тэр бол тэр хүн гэдэг юм чинь бол тийм. Зөвхөн тэр ямар сургуульд сураад ямар ажил хийж ирснээр бол тэр одоо тодорхойлохдохгүй гэдэг нь бол ойлгомжтой болсон учраас ер нь ямар хүн бэ гэдэг дээр нь илүү анхаарал тавьдаг. Тэгэл одоо ажилд авдаг та. Миний ойлголтоор бол ерөнхийдөө компаниуд хүний нөөц дээр за ялангуяа сүүлийн 3-4 жил маш их анхаардаг болсон юм шиг санагддаг тий. Шаардлагатай хүмүүсийг байнга л хайж идэг. Одоо сайн ажилтаа тогтоох, идэвхжүүлэх арга сувгийг байнга л хайж идэг, ийм санагддаг. Ер нь л бүхэл хүнд бодогдсон юм шиг санагддаг. Та өөрөө бага бүрдүүлэхдээ ч гэдэг юм уу, аль эсвэл компанида шинэ ажилтан авахдаа ямар сонгон шалгаруулалт хийдэг вэ? Одоогийн байдлаар бид нар ер нь шинэ хүн авах, одоо шинэ хүн дадлагжуулах гэдгээс жоохон одоо хаширчаад байгаа. Тэгвэл мэдээж компани өсөх тусам хүмүүс нэмэгдэнэ. Гэхдээ би одоо сүүлийн үед нэг ямиг аягүй сайн анзаараад байгаа нь хүн ямар ч удирдагч хүний чадвар гэдэг юм өөрт аягүй хэрэгтэй юм. Жишээлбэл манай компани маркетинг дээр нэг хүн ажиллаж байгаад гараа авчих юм бол тэрний хийх ажлыг нь би өөрөө мэдчих хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр өөрийгөө чадваржуулах гэдэг юм бас аягүй чухал. Жишээлбэл манай вебсайтыг хийж исэн залуу ажлаас гараа авчих юм бол тэр вебсайтыг л одоо яаж ажиллах нь мэдэхгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо өөрөө бүх юмаа сурч эхэлж байна. Гэтэ маш багаас нь эхэлж байгаа би. Гэтэ ерөөсөө таслахгүй тогтмол сурж байгаа. Тэгэхээр зэрэг одоо яг л entrepreneur хүнд хичнээн одоо бизнесийг ур чадвар байдаг ч гэсэн техник технологи гэдэг юмыг хослуулж чадах юм бол энэ маш амжилттай байна. Тэгэхээр зэрэг манай компанид 2 хүн сууж ирснээс надад 2 хүний ажлыг хийж чадах програмаа илүү чухал болж эхэлсэн л тийм. Оронгоотой би 6 жилийн өмнө хэлсэн шүү дээ. Бас сургуулаа төгсөөл ирсэн монголчуудаа ингээд гадаадаас Монголдо ирэхийг уриалъя. Тэр үед цаг хугацаа бас яг нэг бас гоё үе байсан. Тэр нь болохоор 9 онд одоо юугаар ярих юм бол оюутлын гэрээ зурагдаад 10 онд тэр нь хэрэгжиж эхэлсэн. Тэрийг дагаад айгу том шинэ хөрөнгө оруулалтууд бий болоод энэ зах зээл ч өөрөө ингээд задарч байсан тэр үе. Тэр урангоо тэр үед одоо байсан урангоо 6 жилийн дараа ингээд бас өөрөө бизнесээ хийгээд явуулаад бас ч гэж олон одоо ингээд зовлон жаргал оломоор явж байгаа шүү дээ. Тэр чинь бизнес хийж байгаа юм чинь тэнд бол хүн болгонд л одоо тэр замаар бол явж байгаа. Тэр өнөөдөр одоо ер нь юу нөөр болов тэгээд эргэн тойрон ер нь юу өөр болж байна вэ?
Тий. Одоо учиргүй эдийн засаг шууд нөлөөлдөг тийм салбарт би бас ажиллахгүй байна л да. Нөгөө талаараа яг фэмсийнхаа хэлдэгтэй адилхан нөгөө хүмүүсийн хэрэглээ өндөр болоод одоо миний ажилладаг салбар, үйл хөдлөх хөрөнгөний салбар, хүний нөөцийн салбар хоёр яг хоёулаа тис ондоо боловч яг ясэм дээр энэ хоёрыг уулздаг салбар юм байл л дээ. Харж байхад бол хүмүүс ингэж ярьдаг шүү дээ, ингээд long run төлөвлөгөө тий нэг тийм long run goal байж нэг юм чинь сайхан цэцгэлээ төвчөөд явдаг шүү дээ. Тэгэхээр зэрэг Монгол улс маань болохоор тийм юу байхгүй болохоор айгүй хөлбөрөхөд айгүй хэцүү байна л да. Жишээлбэл би яг анх 2012 онд Монголд ирэл Монголын эдийн засгийн чуулганд оролцож байхад л Монгол брэнд гэж гарч ирсэн санаж байна. Яг Алтан уяг ерөнхий сайд байх үед тийм том хилжүүлэг болоод би тэндээс залуу одоо entrepreneur хүн тийм idea аваад тэр чиглэлээр ажиллая гэхэд тэр нь хизээч хэрэгжихгүй. Одоо зөвхөн надад Монгол улсын нэгэн ширхэг ингэж мэдэгдэхээр зэрэг нэг гадны хөрөнгө оруулагчдын хин бүр яаж харагдах вэ те. Тэр зэрэг одоо жоохон том дуурах юм бол энэ Монголын эдийн засгийн фактортой одоо байдал ганцхан гадны хөрөнгө оруулалтаа төвлөрөх биш дотооддоо ч гэсэн бас төвлөрч байгаасай. Энэ дээр л аягүй том тийм бас туршлага сууж авлаа. Ойлголцтой боллоо. Хувийн талаас өөрчлөгдсөн 6 жилийн дараа 3 4 болж өргөжлээ. Нэг бизнестэй байсан маань 2 бизнестэй болсон байна. Тийм 2 хүүхэдтэй, нэг нөхөртэй болсон байна. Таны одоо үйл хөдлөх хөрөнгө зуучлалын компани анх бол үйл хөдлөх хөрөнгө зуучлалын компани байгаад одоо бол хөрөнгө оруулалтын компани болсон тийм ээ. Басан ч яг үйл хөдлөлийн хөрөнгө оруулалтыг зуучлалгүйгээр хийх боломжгүй л дээ. Нэг асанда манай компани өөрөө үйл хөдлөх хөрөнгийг худалдаж авчаад зарна. Гэхдээ бид нэ зах зээл дээр байгаа евро мөнгө оруулах уу гэдгээ сайн мэддэг байж хөрөнгө оруулна шүү дээ. Бас үйл хөдлөх хөрөнгө чинь тийм бага хэмжээний мөнгөн дээр яригддаг тий. За ингээл дунджаар л ярихад бид нэр ингээл 200 300 сая төгрөгийн үнэтэй үйл хөдлөх хөрөнгүүдийг бид нэр өөрснөө худалдаж авчаад тэрийгэ дахиж зардаг гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр зэрэг одоо манай компани дээр борлогдож байгаа нэг 70 80 орчим одоо үйл хөдлөх хөрөнгүүд байна л та. Энийг бас тодорхой байна бид нэр өөрснөө эзэмшиж эхэлж байгаа байхгүй юу. Ингээд зарах юм бол бид нарт энэ дээр маш олон даваа тал үүснэ. Нэгдүгээр би хүний эмийг хүнд зархаа болсон. Өөрийнхөө эмийг хүнд зардаг болсон. Хоёрдугаар гэх юм бол зах зээл дээр хамгийн зөв үйл хөдлөх хөрөнгийг би өөрөө сонгож авчаад тэрийг хүнд санал болгохоор зэрэг тэр дандаа зөв хөрөнгө оруулалт болж исэн. Гуравдугаар гэх юм бол үнийн negotiation нэг саяны house bubbling гэж хэлдэг ч одоо Монголоор юу юм бэ? Үнийн хөөсрөл тий үйл хөдлөх хөрөнгөний үнийн хөөсрөл гэдэг дээр бид нар яг одоо бол бодиттой ажиллаж эхэлсэн. Яагаад тэгэхээр хөөсөрсөн үнэтэй юм дээр би өөрөө ч хөрөнгө оруулалт хийхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг би хүнд ч гэсэн тийм юм зарахгүй. Хүнд ч одоо санал болгохгүй тий. Тэгэхээр зэрэг одоо манай компанид ажилладаг хүмүүс ямар болсон бэ гэхээр зэрэг би бүх зуучлалын компаниудаас үйл хөдлөх хөрөнгө худалдаж авдаг болсон байхгүй өөрөө. Дээрээс нь манай компанид үйл хөдлөх хөрөнгө авъя гэдэг хүмүүс захиалж ажилладаг болсон. Компанийн одоо юу гэдэг амжилт, ажлынх нь үр дүнд нь таны бас одоо хувийн PR нөлөөлж байгаа юу? Одоо ямар хинцэгнийх нь PR. PR-тай тах юм их байдгүй. Би болохоор хэрэглэгчтэйгээ харилцагчтайгаа шууд харилцдаг. Тэгэхээр тэр надад ямар нэгэн PR-ийн компани ч юм уу PR бол байхгүй. Гэхдээ бас компанийн нэр төр дээр зарим тохиолдолд зайлшгүй PR-ийн компани ч юм уу тийм аутсорсинг компани, мэргэжлийн компани авахаас аргагүй болдог. Тэр нь юу вэ гэхээр зэрэг манай компаниас гарсан хувь зуучлагч хуваараа одоо ингээд зуучлалын үйлчлэгээ үзүүлээд идэх хүмүүс их болсон л доо. Их олон үстэй. Тийм тэрнийг бол гэхдээ яг манай компаниас сэтгэлээд ургаж гараад хин нэгэн хүнд бизнесийг мотивац өгөө тэр хүн манай компаниас жоохон ч гэсэн юм сураад тэгээ тэрийгээ цааш нь амжилттай явж явна гэсэн итгэлтэй байгаад тэрэндээ бүр ингээ улаарсан ажиллаж байгаа бол бүр миний ганц бахарх зүйл тэр ягаад гэвэл тэднийг манай компаниас сурсан болохоор нөгөө талаар эдгээр нэг компани нэр барих ч юм уу те бас PR тал дээр одоо тэр чинь бас нэг хүнээр дамжиж байгаа шүү дээ. Манай компанитай шууд биш тэр хүнээр дамжиж харилцаж байгаа тохиолдолд бид нэр яг харахгүй маркетинг PR-ийн чиглэлийн зөвлөх үйлчилгээ авд юм уу гэд одооноос бид ганц хоёр компаниудтай уулзаад явж ийн л та. Тэгэхээр зэрэг PR гэдгийг бид нэр зөв талаар нь ашиглаж чадах юм бол хэрэгтэй ч бас үнэхээр шаардлагатай тохиолдолд ашиглах хэрэг бас гардаг юм байна. Өнөөдрийг хүртэл би манай компани маркетингийн үйлчилгээ авна, PR-ийн үйлчилгээ авна гэж боддгоо л явлаа. Гэхдээ жоохон муу туршлагуудаас анзаархад энийг би өөрөө засахгүй болоод өөрийнхөө нэрээр би компаниа нэрлсэн байгаа шүү дээ. Одоо Урангой алтан гэрэл гээд аавынхаа нэрийг оруулаад надад одоо өөрийнхөө компанийг өөрийнхөө хамгийн хайртай тэгээ бурхан болцсон аавынхаа нэрээр нэрлэлчээд хүн хуураад, хулигтаад одоо буруу алхам хийгээд ээж аавынхаа нэр хүндийг унгаад ах надад ямар ч бизнесийн этик байхгүй. Энэ бол одоо миний чин зүрхний үнэн байхгүй юу. Тэгэхээр зэрэг
энд маань нөлөөсөн ажлууд гараад тахад бол яа харахгүй надад бол тийм хэрэгтэй болтгол юм байна. Тэгэхээр би нөгөө хүмүүсийг ингээл маркетинг PR-ийн хүмүүс аваад тахаар зэрэг одоо ингээд компанид хэрэгтэй үед одоо юу гэдэг борлуулалтаа үүсгэх гэж гэдэг байсан бол энэ дээр давхар бас ийм шаардлага гарах үе ирдэл юм байна л да. Тэгэхээр энэ бас л одоо нөө бизнесийн одоо сайн мог үзэж байгаа замналын нэг юм болов. Таны хувьд бас нэг өмнө нэг ярилцлаганда одоо юу гэдгийг би бол гэртээ ингээд гэрээ 2 цаг гэрээ өөрөө цэвэрлэж ирсний оронд өөрийнхөө дуртай ажлыг хийгээд 2 цаг хүнээр гэрээ цэвэрлүүлэх мөнгийг олох тийм одоо ер нь тэр зарчмыг баримталдаг гэжсэн. Одоо ер нь ээж болоод бас энэ зарчмыг хэрэгжүүлж чадчихэв нэ. Яг тэ бид нэр ер нь нилээдгүй удаа хугацаанд сурлаа тий мэдлэг боловсрол одоо бид нар ч яах гэж сураад байгаа юм гэхээр бид нар арай илүү л ажил хийх гээл арай л илүү одоо мэдлэгээр арай л илүү өөр ажиллах гэдэг байгаа хэлбэр шүү дээ. Тэгэхээр зэрэг миний хувьд бол нэг тийм гэртээ суугаад гэрийн ажил цаг зав зарцуулж ирснээс ажил дээр очиод нэг бүтэн өдөржингөө ажиллаад өшөө орлон борлуулалтад гарах юм бол би гэртээ тэр байтугай хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадна гэдэг үднээс л тэрэн дээр ярьж ирсэн юм л да. Тэгээд байрсаар бол хэвээрээ. Тэгээд ээж болсон болохоор бас яа харахгүй гэр орныхоо хоолыг бол өөрөө хийхээсээр аргагүй л ийм л байж байна да одоогийн байдлаар. Өглөө 6 цагт босдог. Орой 10-11 гэхэд унтана. Яг нөгөө бизнесийн зөвлөх үйлчлэгээ, хүний нөөцийн зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг хүний хувьд өөрийнхөө зөвлөгөөнд тулгуурлаад яг нөгөө ашиг орлоготой байх бизнесийн нэр хүндийн тухай ном уншиж байгаа. Гар утсан дээр бүх юм одоо iPhone 7 цэргэлдэг тэрний календар дээр явдаг. Урдчил төлөвлөх. Тэгээд дээрээс нь хурдтай байх. Ерөөсө хурдтай л байхгүй бол угаасаа хичнээн сайн цаг төлөвлөсөн ч гэсэн тэрэндээ амждаг байхгүй юу? Маркетинг, сошиал медиа маркетинг тэгээд энийг маш олон юм юу медиа сувгуудыг товчлоод ингээд хаб спот болгоцсон байна л да. Энийг яг одоогийн байдлаар өөрөө маш их судалж байна. Дээрээс нь өөрөө бас фотошопын багштай. Тий, тэгээд орой болгон ажлынхаа дараа фотошоп сурж байгаа. Тэр ингээд хэлчих хүн бол шууд байхгүй. Яг одоогийн байдлаар бизнесийн алдаа онон дээрээс хамгийн их зөвлөгөө авдаг хүн бол миний ээж байгаа. Дуулах туртай. Бас урлагийн хүн болох мөрөөдөлтэй байсан болохоор энийг одоо ч гэсэн талгаанаас авч хайдгүй. Хамгийн их чаленжинг одоо хүсэл мөрөөдөлтэй дээрээс намайг сорьсон юм бол ямар ч лээс нэг дэлхийн түвшний зах зээл дээр яг Монгол улсаас Монгол эмэгтэй хүн гарахыг. Гэхдээ миний хувьд бол энэ их мөрөөдөл биш л дээ. Амралтын өдөр гэж байхгүй шүү дээ. Үйлдэл хөрөнгийн бизнес эрхэлдэг хүмүүс ер нь хагас бүтцээнд бараг амардгүй баха. Photoshop дээр маш их ажиллаж байна. Одоо ямар ч хэсэг хөөрхөн зураг эвлүүлдэг болсон. Өмнө бас та нэг ярилцлаган дээрээ би бол өөрийгөө сайн борлуулагч гэж хэлэх дуртай гэж байсан. Ер нь борлуулагч хүний яг одоо гол ур чадвар нь юу юм бэ? Ер нь л тийм төрмөл авьяастай хүмүүс байдаг болоо гэж хардаг. Яагаад энийг анзаарсан бэ гэхээр бас манай хүний нөөцийн компани дээр бид нар маш олон компани борлуулалтын албаны дарга борлуулалт хариуцсан менежерүүдийн албан тушаалыг ажиллаж ирсэн. Эндээс харахад бол үнэхээр борлуулагч хүмүүс бол цаанаас өөр байдаг. Тэгэхээр зэрэг миний өрсөлдөгч гэх юм бол би компаниудыг хэлэхгүй борлуулагчдыг хэлдэг. Нөгөө талаар нэг ямиг борлуулж чаддаг хүн бас тийм борлуулж чаддаг. Тэгэхээр би бол одоо өөртөө байгаа жоохон ч гэсэн одоо чадваруудаа жоохон ч гэсэн нөөц болж байгаа илүү сайн борлуулж чаддаг тийм л хүн юм болов гэж өөрийгөө дүгнэв. Одоо би захирал гээл өрөөндөө орж хаалгаа азуучаал байгаад байгаа юм бол миний ажлыг хэн мэдэрч хийх вүлээ те. Гэхдээ яг миний хувьд үйл хөдлөл хөрөнгийн салбар дээр би бас баггүй өндөр төлбөртэй ажилладаг өөрөө. Тийм болохоор салбартаа зөвхөн одоо үйлчлэгээ төдий биш илүү чанартай үйлчлэгээ гэдгийг л үзүүлэхийг зорж байна да. Би ер нь одоо ээж болсноосоо ч хойш дээрээс нь бизнес хийгээ явж байхад чанар гэдэг юмыг бол ерөөсөө өөрийнхөө амьдралын номер 1 зорилго болгочод байгаа. Ер нь чанартай хүмүүстэй, чанартай харилцагчтай, чанартай үйлчлэгээтэй гэдэг юмыг. За баярлалаа. Энэ хэсэг ингээ өндөрлөе. Нэг юм уламжлал байгаа.